Худалдан авалт модулийн худалдан авалт цонхоор дотоодын харилцагчаас худалдан авсан бараа бүтээгдэхүүний баримтыг бүртгэнэ. Гаднаас гайлаар татан авсан бүртгэлийг татан авалт цонхонд бүртгэхийг анхаараарай. Нэмүү үртгийн албан татвар, гайл, тээвэр зэрэг бусад зардал, өртөг тооцоолол ялгаатай байдаг. Хизээ ямар харилцагчаас ямар бараа бүтээгдэхүүнийг аль данс байршилд хэдийг ямар үнээр тухайн үнэд нот шингэсэн эсэх хөнгөлөлтийн дүн хувь зэрэг мэдээллийг оруулаад хадгална. Худалдан авалтын баримтыг гараар шивэх, баркод уншигчаар оруулах, өмнөх баримтыг хуйлах, харилцагч дээр тохируулсан байнга тогтмол тоо. Үнээр авдаг бараа үйлчилгээг автомат татах, үлдэгдэл багассан барааг эсвэл худалдан авалтын захиалгаас шууд худалдан авалтын баримт болгох, Dynsoft Notes програмаас татах оруулах боломжтой. Мөн нэг баримтаар эсвэл олон худалдан авалтын баримтыг жагсаалтаас Excel файлаар олноор импортлох боломж байдаг. Шууд бэлэн мөнгөөр эсвэл харилцах данснаас шилжүүлсэн үед ч гэсэн худалдан авалтын журнал холбохдоо дараа тооцооны данс холбохыг зөвлөж байна. Учир нь мөнгөн хөрөнгө модулд харилцахын гүйлгээ нь банкнаас шууд татаж холбох нь түгээмэл бөгөөд бараа материалын модулийн журналд мөнгөн хөрөнгийн данс холбосноор баримт давхцаж үлдэгдэл зөрүүлнэ. Худалдан авалтын баримт хадгалснаар тухайн бараа материалын дансанд бараа материалын үлдэгдэл шууд нэмэгдэнэ. Танд амжилт хүсье.